Хамгийн 2005 оны 2 сарын 21-нд Avatar The Last Airbender цацагджээ. Үүнээс хойш бүхэл бүтэн 20 жил өнгөрсөн ч гэлээ одоо хүртэл ахин дахин үзэх дуртай төгс бүтээл болж чадсан. Энэ хугацаанд бид ангийн дараах шинэ Avatar Korra-той танилцж, нэмээд энэхүү гайхалтай баялаг ертөнцийн олон тайлагдаагүй нууцтай танилцсан. Харин Korra дууснаас хойш дараагийн Avatar ямар байх бол гэсэн хэлэлцүүлэг фэнүүд дунд байсаар л байв. The Legend of Genji нэртэй Famed webcomic хүртэл гарч, түүнийг нь одоо хүртэл албан ёсных гэж итгэдэг хүмүүс байдаг. Тэгвэл өнөөдрийн бичлэгээрээ саяхан албан ёсоор зарласан дараагийн Avatar-ын зураг болох Avatar 7 Heavens-ийн талаар мэдээлэл хүргэцгээе. Хамгийн анх Avatar The Last Airbender-ийн Netflix дээр гарах live action зураг зарлагдахад франчайзыг хамтран бүтээсэн Michael Dante DiMartino, Bryan Konietzko-нор оролцсон гэдгийг зарлаж байсан. Гэвч удалгүй тэд Netflix-ийн зурлаас нэрээ татаж 2021 онд өөрсдийн биеэр Avatar студийг үүсгэн байгуулсан. Үүнтэй зэрэгцэн студийн зүгээс Aang The Last Airbender нэртэй насан турсан Aang-ийн талаар гарах бүрэн хэмжээний анимашнг зарласан. Нэмээд Avatar ертөнцтэй холбоотой хэд хэдэн төслүүдийг хөгжүүлж байгааг мэдэгдээд амжсан. Харин 2 сарын өмнө Avatar студиэс нэгэн сонирхолтой мэдээлэл ликт болсон нь дараагийн Avatar-ын цувралын Avatar 7 Heavens гэх нэр болон үндсэн плот байв. Хэдийгээр албан бус ликт мэдээлж гэлээ нэлийн баталгаатай их сурвалжаас гарч ирсэн учраас Avatar-ын community бараг 99% итгэлтэй байсан юм. Харин ердөө хэдхэн хоногийн өмнө энэхүү мэдээллийг баталгаажуулж Avatar 7 Heavens-ыг албан ёсоор зарлалаа. Энэхүү анимашн зураг нь нийт 2 бүлгээс бүрдэх 26 ангитай гарах ба нэг анги нь өмнөх зурлуудтай адил хагас цагийн урттай байх ажээ. Энэхүү ертөнцид бүх зүйл оронгороо эргэж бараг сүрчгсэн буюу пост-апокалиптик гэмээр ертөнцид үйл явдал өрнөх юм. Яг юунаас болж хороо ертөнд сүрлийн ирмэг дээр очсныг мэдэхгүй ч энэ нь өмнөх Avatar Korra-той холбоотой байх нь гарцаагүй. Учир нь энэхүү ертөнцид Avatar байх нь хороо ертөнцийг аврагч бус эсэргээрээ сүйтгэгч эмээгдэх болж ихэнх хүмүүс болон сүнснүүд Avatar-ыг үзэн ядах болсон байх нь. Нэмээд 4 улсын тогтолцоо эвдэрч энэхүү ертөнд 7 Heavens буюу 7 хэсэг газруудад хуваагдсан бендерүүд болон нон-бендерүүд оршин суух юм. Харин шинэ Avatar-ын хувьд Avatar Cycle-ийн дагуу мэдээж Earthbender байх бөгөөд өөрийгөө шинэ Avatar гэдгийг мэдснээр төрөлцсөн ихрээ олох, мөн тэрхүү сүрсэн ертөнцийг аврах хүндхэн даалгавартай нүр тулах юм. Мөн хамгийн сонирхолтой нь шинэ Avatar нэг хүн бус, эрэгтэй эмэгтэй ихрүүд байх бөгөөд тэд хоёулаа 4 элементийг удирдах чадвартай. Бидний мэдэж байгаагаар Avatar маань Cycle-ийн дагуу 4 хүнсэд ээлжлэн хүүс хамаарахгүйгээр нэг хүний бие төрж байсан бол энэ удаад ихрүүдийн биед орон 2 Avatarтай байх ажээ. Харин зурлалын гол дүр эсвэл өөрийгөө Avatar гэдгийг төрүүлж мэдсэн нь эмэгтэй ихрэн байх юм. Одоогор тодорхой байгаа мэдээллүүд энэ бөгөөд үүнээс хэд хэдэн сонирхолтой асуулт гарч байгаа юм. Нийт Dante Basco болон Janet Warner-ийн анонсмент бичлэгээс харвал дэлхий бараг сүрлийн ирмэг дээр ирсэн нь өмнөх Avatar Korra-той холбоотой болж тарж байгаа юм. Because in the era of 7 Heavens, being the Avatar means you're humanity's destroyer, not savior. Wow. I wonder what the last Avatar did to cause that. The Legend of Korra-гийн төгсгөлд Korra хүн болон сүнсний ертөнцүүдийн хаалгыг нээлттэй орхиж, бүр шинээр сүнсний ертөнцийн хаалга хүртэл нээгдсэн. Магадгүй тэрхүү сүрэл үүнтэй холбоотой юу үгүй юу? Эсвэл Korra-гийн сүлийн тулаан дэлхийг сүрүүлж, өөрөө бүтлгүүтэн амир өгцнүүгээд олон таамгийг дэвшүүлэх боломжтой. Korra Avatar-ын үйл хэрэгээ гүйцэлдүүлж чадалгүй, шинэ Avatar болох ихрүүд түүний дуусгаагүй үйл хэргийг эцэслэх ёстойч байж магадгүй. Яг л Roku 100 жилийн дайныг хамар доороо эхлүүлж, түүнийгээ дуусгаж чадалгүй дараагийн Avatar болох Aang шилжүүлсэнтэй адил. Мөн энэхүү зураг дээр таалагдж буй нэг зүйл бол бүх зүйл сүрч, хөгжил дэвшил байхгүй болсон явдал. Шинэ Avatar-ын зураг гарах нь цаг хугацааны л асуудал байсан. Гэхдээ миний хувьд хамгийн их санаа зовж байсан зүйл хүн төрөлхтөн энэ хугацаанд асар өндөр хөгжил дэвшилд хүрэх боломжтой. Аватарууд ихэвчлэн урт насалдаг, дор хаяж 150-аас дээш. Тиймээс одоогийн хүн төрөлхтний хөгжлийг бодоод үзвэл дараагийн Аватар төрөх хүртэл асар том өсрэлт хийх боломжтой. The Legend of Korra дээр гэхэд л аврах том мека хүртэл гардаг шүү дээ. Ингэж хүн төрөлхтөн илүү хөгжснөөр бендинг буюу 4 элементийг ашиглах нь тухайн орчиндөө нийгэмдээ ч тэр утгагүй асуудал болно. Korra дээр хүртэл Equalizers энэ асуудлыг хөнддөг. Are you tired of living under the tyranny of benders? Then join the Equalists! For too long, the bending elite of this city have forced non-benders to live as lower-class citizens. Нөгөө талаараа дэлхийн ертөнцийг аврагч, инх тайвныг авчрагч Аватар гэдэг зүйл бараг хэрэггүй юм шиг болно. Тиймээс Аватар студийнхан үүнийг бодолцож үзэн пост-апокалиптик ертөнц болгосон нь маш шинэлэг бүтээл шийдэл санагдсан. Нэмээд хоёр ихэр Аватар байна гэдэг бүр хоорондоо төөрөлдөж, өөрөөр орчин төгсөж, өөр характертай байх нь үзэгчдэд илүү сонирхолтой байх боломжтой.
Ямар ч тач The Last Airbender зурлын 20 жилийн ойдод давхцуулан энэхүү мэдээллийг цацсан нь нүдэ олсон сонголт. Мөн ангийн бүрийн хэмжээний кино одоогоор 2026 онд гарах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд Avatar студийн зүгээс энэхүү бүрийн хэмжээний кино шинэ Avatar-ын зурлаас гадна өөр олон бүтээлүүдийг хөгжүүлсээр байгаа юм. Бүр AAA тоглоом хүртэл зарласан шүү дээ. Бидний бичлэг таалагдсан бол лайк болон subscribe-а дараарай. Мөн үүнтэй адил сонирхолтой шинэ мэдээлэл гарах үед цаг алдалгүй бичлэг болгон үзмээр байвал доор сэтгэлээ үлдээгээрэй. Дараагийн бичлэгээр уулзцаая.